Чингүн жавын годомж гэдэг нэлээд их хүмүүсийн дунд яригадаад байгаа энэ зам бол 2008 онд асфальтын уучлалтаар хийгдсэн. Энэ асфальтын уучлалтыг бол JKC гэдэг компани хийж гүйцэтгсэн. За одоо энэ Чингүн жавын годомжийг бид нар зүгээр нэг нөхөөсөөр хийгээд ингээд нэг өнгөрөх юм бол энэ ямар ч үргүү зардал болно. Учир нь юу гэхээр одоо Чингүн жавын годомж бол нийтдээ 0.9 км автсан байна. Ойролцоогоор 1 км орчим зам. Тэгээ энэ зам маань нийтд нь одоо бүтцийн эвдрэлд орсон дахиад нөхөн сэргээх ийм боломжгүй болцсон ийм замыг бид нар дахиж шинжлэхийн тулд одоо 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгээ энэ 1.5 тэрбум дотор бид нар зөвхөн энэ замыг нөхөн сэргээх шинжлэхтэй бид нар одоо энэ шүүр тулгуудыг өшөө нэмж өгөх энэ зардал бас энэ дотор орцсон явж байгаа. Чингүн жавын годомж бол дээд хэсгээрээ бол ус зайлуулах шовн сүлжээ байхгүй. Ер нь бол энэ замаар урсаж ирж байгаа ус маань доод хэсэгтээ ирээд цөөхөн эдгэн шүүр тулгууд дээр ирж усаа зайлуулдаг. Энэ шүүр тулг нь бол одоо хаанаач тэр ус их хэмжээний ус орж ирэхэд бол зайлах юм боломж нь бас бүрдээгүй байж байгаа. За дээрэс нь энэ хэсгийн замыг бол тэр арын хорооллын буюу одоо энэ өргөө кино чадрын арын айл өрхийн бүсүүдийг бид нар албадан буулгалт хийж энэ үерийн жалгах суугийг дахиж шинээр сэргээхгүй бол бид нар 1000 шинжилээд 1000 засаад энэ Чингүн жавын годомж бол бас энэ үер тусад автах ийм нөхцөл байдал үүсэж байна. Өнөөдөр автозамын газрыг зам бариа гэдэг. Автозамын газрын хариуцдаггүй тэр газар хэсэг дээр нь газар олголт яваад шүү дээ. Инх манлаа дарга. Бид нар энийг жил болгон л ярьж байгаа шүү дээ. Нодлонгийн үр дүн яаадсан бэ? Мэргэжлийн хяналт энэ ус урсж байгаа газруудын юм дээр дүгнэлт гаргадах гэсэн хайцсан бэ? Энэ Улаанбаатар хотын чинь нодлон санаж байгаа үстэй. Яармгийн зам чинь тэр чигээрээ үерийн далан болоо үстэй. Энэ далан сууг хааж буугаад байгаа. Тэр битэл бүр инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа энэ ажилтаа тэмцэнэ. Сая түрүүнд дурдгдсан ганцхан иргэн тэр барилгын хогоо далангийн дүүргээд буулгацсан байна шүү дээ. Тэгээ ингээ нарны зам бүхэлдээ усанд автчих шүү дээ. Тэгээ ийм одоо байдалтай бид нар тэмцэн. Энэ 70-80-аад онд хийгдсэн суугчлалаа өнөөдөр дараагийн төвшөнд аваачихгүй бид нар 21-р зуунд энэ инженерийн суугчлал энэ тооцоолол ийм алдаатай байдлыг ахиж хизээж гаргаж болохгүй. Энэ тулга дарга маш анхааралтай. Мэргэжлийн байгууллагууд цэрэн орог дарга одоо ийм алдаатай юм хийгдэж болохгүй. Танаа байгууллага энэ дээр далангийн зураг баталдаг шүү дээ. Тэгээ ийм хариуцлагагүй юм хийгдсэн ба шүү дээ өмнө. Тийм учраас би энэ ялангуяа хуулийн хэлтс одоо энэ дээр мэргэжлийн хяналт хоёр хамтраад энэ ерөнхий төлөвлөгөөний газар, хот байгуулалт хөгжлийн газар, цэрэн оров дарга хоёроос яг энэтэй холбоотой инженерүүдийг авч жагаад энэ зурган дээр ажил. Манад өшөө хаа байна? Миний мэдхийн хэд хэдэн газар байгаа. Өчигдөр жишээлбэл бороо ороход гисэр сүмийн хажууд тасганы овоон дээрээс ус орж ирж тэнд байсан далан хайцсан. Тэр даланг хаашаа аваа явцсан бэ? Энэ юмнуудыг бүгдийг гаргаж ир. Надад танилцуул. Шаардлагатай хариуцлага тооцох хүмүүсийнх нь бүгднгийн нэрсийг гаргаж ир. Сүүлд нь би иргэдтэй хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Өнөөдөр энэ үер усны энэ аюулгүй байдлаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх тал дээр бүгдээрээ хариуцлагатай байя. Бороо орно. Энэ биднээс үл хамаарч. Тэм учраас өөрсдийгөө нэгдүгээрт гол усны энэ одоо үерийн улмаас үүсэж байгаа тал дээр урьдчилан сэргийлээ. Хэрвээ жалга тэр үерийн усны далан дээр буусан бол нүү. Зөвшөөрлгүй бол албан ёсоор нүү. Зөвшөөрөлтэй газар очихт нь дүүрэг хорооноос дэмжийа.
бид нар байсан байгалийнх нь одоо тэр голидролыг өөрчилсөн бол эргээд тэр ус чинь биднэрт буцаагаад аюул болоод байна гэдгийг би албан ёсоор бас иргэдтэй хандаж хэлмээр байна. Энэ одоо юу гэдэг гол усны үеэр төвшин дээшилсэн байх үед голын ирэг дээр очиж зугаалах, амь насаа эрсдүүлэх, эрүүл мэндээрээ хохирох, эд хөрөнгөөрөө хохирох. За магадгүй одоо үр хөвгтдээ анхаарал халамжаа өндөржүүлэх энэ ажил дээрээ бүгдээрээ бас урьдчилан сэргийлэх тал дээр бас хамтарч ажилламаар байна. Байдуулах усгаа тогтсон эрсдэл дагуулах байршууд дээр газар дээр нь шуурхай хэмжээ авч ажиллаа. Учраас ачаалал мал даахгүй юм огцон борооны үед л ачаалттай байгаа. 20-30 м Хэсгийн одоо уулархах газраас орж иж байгаа ус маань үеийн жалуу руу орж чадахгүйгээр шууд одоо хавцаа. За тэгэхээр 2020 оны 6 дугаар сарын 25-нд бол нийслэлийн засаг даргын захимж гарсан байж байгаа. Төвийн 6 дүүрэг тус бүрт бол 60,000 тонноос доошгүй сайжруулсан түвшний үүсгэх ажил Асуулт саналтай хүн байна уу? За давж арга. За. Энэ дараагийн танилцуулган дээр сая яг бодит хохирлыг илч хөрлөөд иргэн аж ахуй нэгж байгуулахын муруутай үйл ажиллагаанд болсон юм байна. Тэр байна вэ? Тэр талаас нь ингээд авч замын газар геодезис тэмэрлэг боломжийн газрууд Борооны усны улмаас эвдэрсэн замын одоо хохирлын хэмжээ юм шүү. За баталгаад хугацаанд гарсан эвдрэлийн хувьд бол би түрүүн сая ууланд бас хэлсэн авц замын дүүргийн холбогдох мэрэгчлэнүүд 5 талаар турш нийслэлийн засаг даргын хамгаалын газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн эцэс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад